За бид хэд 3 болохоор өнөөдөр олон тооны дагуул зан. За тэгээд нар истэ гууд чууд чууд гэж байна. Нар нь болохоор хүний холбогдолтой нэр үг нь дагуулсан бичнэ. Игч нар, захирал нар, эмч нар. Эс нь болохоор ийм болон гүйгүүлэгчээр төгссөн үг нь залхад үгийн эцсийн үсгийг хасаж бичнэ. Хүн дээр эс залхахаар хүмүүс уул дээр эсийг залхахаар уус гэхэд агуулаа гэд уус болно. Тэгээд дээр бол ийм болон гүйгүүлэгчээр төгссөн үг нь залхахад үгийн эцсийн үсгийг хасаж бичнэ нэг эстэй адилхан. Тэмээ чин гэдэг дээр дээ залхахаар тэмээ чид болоод малчин дээр дээ залхахаар малчин болно. За ууд үүдийг болохоор энэс бусад бүх гүйгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулждаг. Ном, номууд, тэмцэл, за нууд буюу нуудыг сүүлийн болон ишгээр төгссөн үгэнд ишиг зохицох хэсгийг дагуулждаг. Хэрвээ ир үг байх юм бол нуудын, им үг байх юм бол нуудын. Сонин ишиг үг. Чууд нь болохоор ишгээр төгссөн үг нь шууд залган харин гүйгүүлэгчээр төгссөн үг нь залхад үгийн эцсийн үсгийг хасаж бичсэн байгаа. За ингээд жишээ олсон үг нь болохоор монголчууд, залуучууд, багчууд гэх. Дасгал ажил дээр нь болохоор эдгээр олон тооны дагуулуудыг эдгээр үгнээр хадлах байгаа. Тэгээд хэдэн удаа нэг удаа бол тэтэр дээр биччихгүй дээ. Тэгээд бид дондоо нь очиод шалгаж.